Чөтгөртэй бууц. Он нуттал айл нутаглаагүй тэр газар овоо зогстой дулаан өвлжөө элбэг сайхан бэлчээртэй авч усгүй. Харин 50 жилийн өмнө айл өвлждөг хүрэлцгүй цустай худаг байжээ. Энэхүү мартагдсан нутагт өвгөн гончиг тэргүүлсэн нэгэн багийн ардууд өвлжгөөр шийдвэрлэж буухын өмнө дарагдсан худгийг засгаар болцож тогтсон боловч 16 настай залуу хүн Перле өдрөө андуурч нэгэн хоногийн өмнө иржээ. Хоошо буцахад гэр хол айл хэрэг гівч газар нар орой болж тэмээ унаатай яваа тул тэндээ унтахаас өөр аргагүй болов. Орчин тойрон хаашч харав уудам их талын дунд хідэн том уулын өвөртөх 3 өвлжөө чулуун хороо нурж битүү ургасан зэрлэг лөөл шарилж хатсан харагдана. Намрын чихүн салхи хүлээж бүхэл зун ганц ч мал гიშгээг өндөр ургасан өмсний толгойг нэгэн аясаар нахилцуулан хийсгэн. Уулсын хормойгоор үргэлжилсэн том хар чулуу танихгүй муухай амьтад мөлхөж яваа юм шиг сүртэй үзэгдэнэ. Тэнд дарагдсан худаг буй ажээ. Яагаад энэ сайхан нутгийг чөтгөртэй гэж хэлэлцсэн юм бол бас олон жилийн турш төдий айл нутаглахгүй айж байсныг бодвол хоосон үг биш шиг саяхан болтол үүгээр явсан хүнийг нэрээр нь дууддаг, морийг нь чөтрүүлдэг, элдв амтан болж дуугардаг байсан гэдэг. Түүнээс болж хүн өгсөн гэж зарим хүмүүс үнэмшмээр ярьдгийг санаад Перле дайх сэтгэл төрж байв. Удалгүй нар шингэж хавийн бараа тасрав. Маш хол алсад бороо орж цахилгаан захив. Тимээгээ хэвдүүлээд нүмертэн захиур буугаад хэврэн хэвдэв. Өдрийн хүчтэй салхи намдаад дулаан зөөлөн салхи нүүр амыг инхрийлэн элбэх мэт сэвэлзэн. Хаяа амжилтлан цахиж байгаа юм шиг үл мэддэх юм шивнэн. Хав харахын шүн тоошгүй олон оддыг ажиглан үзэхэд галт сум нисэх мэт харавхан тасралтгүй байлаа. Номхон зантай хөгшин чимээн бодлого болсон юм шиг тайвнаар хэвэн хэвтэж ийш тийш бараа харсан мэт сэрэмжлэн удаан ширтэнэ. Юу харсан юм бол гэвээс юу ч үгүй. Нойр хулжиж ямагт чөтгөрийн тухай амар зүйл бодогдов. Үнэхээр чөтгөр байдаг гэж үү? Ихэн мэддэг сургуулийн багш хүн огт байхгүй. Дуу чимээ гарах, гал харагдах бол байгалийн ердийн нэгэн үзэгдэл гэж тайлбарлаж исэн. Гэтэл хуучны хүн баг нүүр учирсан гэж ярих шахдаг. Аль нь үний юм бол? Юу ч гэсэн айдаггүй хүнийг яаж ч чаддаггүй гин блэ гэж зориг орж байлаа. Гэтэл тэмээн байн салхиуд үргэсэн юм шиг харна. Тэр зүг харвал хоёр бүртгэр хар юм байна. Сайтар ажиглал улам ойр дуутаж байх шиг. Нүдэндээ итгэж ядан тэмээ минь таньж байгаа болов уу гэтэл тэр нь санаа амарсан байдалтай дахин түүнийг харахаа болоод ажиггүй хэвтэв. Айсан гэдэг чигтэйхэн толгойд ус арцгах шиг буугаа цэгж бэлтгээд би юу н айсандаа буруу юм хараагүй байгаа. Гэтэл гэгээд байхад юу ч байгаагүй газар осолдохгүй хэвтэй өхрөн чинээ хар юм наан цаана хоёр байна. Тэгээд мүч бүр мөлхөн наашлна. Аль ойрхон байгаа нэгийг нь шагааж буудаад ав. Сум цойлон эсэрхэн сонсогдов. Нөгөө хоёр айсан ч үгүй цоцсон ч үгүй хിവэр ойрцоор л байна. Айх зэрэгцэж нэгэн хэсэг ширтэн харснаа зориг орж бүдүүн ташуураа чан хатгаад хоёр хормоогоо бүсэндээ хавчуулж энэ чөтгөрүүдтэй нёгийгээ үзэлцъе гэж бодоод дөхөж очтол харин амьсгалж ийн. Тэгээд бас сэмхэн ойрцоор байна. Шийдсэн хэрэг химэн гүйжчод хар хүчээр өшгөлөө давтал хий өшгөлөж өөрөө гэдрэг өнөв. Өнөө чөтгөр бүр дэргэд ташуур хүрмээр газар ирчихсэн байна. Далааж чанга гэгч зохиод үзтэл бас л газар зохив. Яасан шидтэй золигвэ гэж ташуураа хий эргүүлэн ширвтэл сэрхийг чимээ гараад нилээд хол хийсэн одов. Үлдсэн нэг нь бараг дэрэгтэн ирчихсэн байна. Одоо л мань хүний айх нь багуулж ухаантай ноцолтыг гэж бодоод аятайхан гэгч ойртож очиод ташуураараа жадалж байгаа юм шиг хатгаад үзв. Юу ч тэгэлсэнгүй. Чөтгөр биегүй гэдэг нь үний юм байна. Дээрээс нь гинэтхэн тэврээд онвол яадаг бол гэж бодоод дараад ойчив. Гэтэл өнөө гайхал амар юм нь салхинд хөөгцөн томоос том хамхуул байлаа. Тимээн түүнийг яаж байгаа юм бол гэсэн шиг ажиглан харна. Перле сая ухаан орж инээдч хүрэх шиг дэргэд хүн байсан бол ичмээр санагдлаа. Хамаг биеийн хөлөрч нилээд ядарсан байв. Амар цуугаад ганц тамхиа гаргав. Төдийл холгүй эсгэрэг чимээ сонстов. Салхиу юу вэ? Байн эсгэрх нь мал тууж яваа хүн шиг эзүүхээр шүн энд ямар амтан мал туудаг билээ гэж дахин чагнуул нэгэн хүн учиргүй чанга инээг сонстно. Үхээрэн инээд гэж ийм байдаг байх гэмээр муухай санагдлаа.
Одоо ёстой чөтгөр нь ирлээ гэж бодоод ухаан жолоог байж хамаг биеэс хүйтэн хөлс асгарав. Дуугарсан зүг буудъя гэж буугаа цэнэглэх гэтэл сандарсандаа гар нь чичирч байв. Гэтэл тэрлээ гэж дуудав. Бүрч сүйд болж одоо яадаг билээ? Гэж болдоггүй. Хариу дуурсан хүн өгдөг гэдэг шүү гэж дэмий гайхтаа. Дайр нухаж давс хуурч байна гэж амандаа шивнээд сандран буудав. Морины төвөргөнд дэргэж шахам сонсдож өнөө хүүхэд маань энд байгаа юм байна л да гэж өвгөн гончгийн дуугархыг танив. Тэд дөрвүүлээ бөгөөд Перлээ гэрж ийхүү эсгэрч дуудсан байжээ. Перлээ түрүүчийн ба саяын болсон хэргийн тухай юу ч дурдсангүй. Айд сандарснаа ч хичээд ярьсангүй. Гүжийг хашгирч дуудаад байхад юунд чимээгүй байв гэж асуухад унтчихсан байсан болохоор сонссонгүй. Гинэтгэн сэрсэн чинь олон хүн явж байхыг сонсоод хулгаач гэж буудсан юм аа. Гэтэл ашгүй гончиггүй дууг танилаа л да. Тэрвээ бол би та нарыг онж буудах байсан шүү гэж ирэв. Үүр сайхан цаажиглав. Бүгдээр нийлж дарагдсан худаг хоёрыг засав. Сансныг бодвол төдийл их ажил болсонгүй. Илбэг сайхан гүн худгийн ус дүүрэн мэлтэлцэв. Ажил нэгэнт дуусаж цөм амарцгаан цай чанж байхдаа үнэхээр энд чөтгөртэй байсан юм уу гэж Перлээ асуув. Өвгөн гончиг хуучин хിവэрээ үнэшмээр царай гаргаж инээмсэглэн үнэхээр байсан юм гэд хид ханиалгаж эрт дээр эзэрхэг засгийн үж яахарахгүй айхтар чөтгөртэй байсан юм гэж давтаж хэлв. Бус нь гайхан сонирхож тэгээд гэтэл гончиг би ч өөрөө энэ хаваар явахдаа үхтэл айдаг байлаа л да. Ойрхон харагдаж байгаа үлжөөг зааж тэр цагт энэ үлжөөнд хотойл байжээ. Тэднийг 3 хүнтэй нэг айл нь халдвартай халуун өвчнөр цөм өгчгээд айл аймгийн дөрвж нөгөөд явжээ. Үхсдийн гэрэнд бариатайгаа зарим хүний хүүрэн дотроо үлджээ. Удалгүй хавар болж энтхийн чөтгөрч биелж эхлэв. Тэр чөтгөр бол үхэгсэд биш харин хамаагүй нэг сайн ир байжээ. Гэтэл бүгд гайхацгааж ганцхан өвгний амнаас юугүйч дуугархыг анхааран ширтгэд боцолж байгаа халуун цайгаа аяглах завсар өвгөн үргэлжлүүлэн тэр зүтгүр болсон хүн маш сайн ир байлаа. Тэр бол бид мэтээс сэтэрхий твэнж авахгүй. Харин хаад ноёдыг бол хайргүй цөлмдөг. Ядуу хүнд их тустай хошууны ноёд харин мүлжимтгий худалдаачид түүний сургийг сонсмогц айн чичирч байдаг юм. Тийм сайн ир байсан юм аа. Тэр хүн энэ нутгийг чөтгөртэй болсон гэж суурхуулаад өөрөө нөхөдтэйгөө үүрлэж энэ уулын баруун хойнд байгаа их хатан дотор уяа байгуулад ноёдоос авсан малаа харчдаг байжээ. Тэгээд энэ нутагтаа хүн хавдуулахгүй тулд үүгээр явгсдыг нэрээр нь дуудах, элдв амтан болж дуугарх зэргээр айлгсаар байгаад ийм сүрхий хавтшгүй газар болгож чадсан юм. Тэр ир нас нөхчүүд нилээд удав. Энэ нутагч явсаар мартагдлаа. Түүний нэг нөхөр саяхан болтланд байж надад энэ домыг ярьж өгсөн юм гэд дуугүй болов. Ёстой чөтгөрийн тухай сони юм хүсэж байсан сэтгэлд нь төдийл хангамжгүй санагдаж тэгвэл юунд морж өдрөлдөг байсан юм бол гэж Перлээ асуувал тэр бол зарим хүний өсгөж ярьсан нэмэр үг. Би тийм юм юр сонсоогүй гэжээ.